Хамгийн амттай бөөрийн махтай пүнтүстэй ургаж цэцгээ хөтөлөө. Хийж эхлэхээс өмнө та хэд маань лайк дараад шеэр хийж хадгалгаа мартваа. Нэрээ тоогоо суугаад байсан хүмүүс маань тоогооны маань бодит бичлэг зургуудын сайн хараарай. За хоолойж эхэлцгээ хамгийн түрүүнд пүнтүзээ базрын буцалгана. За ногоонуудаа нарийнхан савх ирчээд өгнө. Амта чинжүү хоёр өнгнөөс нь луван тэгээ бөөрийн сонгон за махаа нэмтэ автах ирчээд өгнө. Түлэгдүү нэрээ хариулын тавг авъя гэд маш олон хүмүүс бичиж байна. 280 сая төгрөг үнсэн. За 230-аар захиалга өгөөрэй гэж бод хайдаг. За одоо бөөрийн махаа их чинь. За бөөрийн маханд маань махаа жижиглэж хийгээд сонгон, луван, сармис, луу иж махаа жоохон зөөлөн гоё шүүслэг болох гэж хийж байгаа шүү. За амтлагаанд маань давс хар перц орж байгаа. Тэгээд одоо ингээд миксерт чинээ. За ингээд базрын миксерт энэ дээр нэг ширхэг өндөг базрын ус хийж өгөөд миксерт нэ. Нэр энэ хоолыг пүнтүц идэх дургуун хүмүүс маань пүнтүцгүйгээр хийсэн чинь айгүй гоё бөөрийн махтай хуургуулна шүү. За крахмал базрыг хийж өгөөд холиод тэг бөөр хийлээд өгнө. Тоогоо айлс явах гэж хүмүүс асуусан байсан. Тоогоо маань хятадд үйлдвэрлэгддэг Lanyov гэсэн брендийн тоогоогоо. Тоогоо маань олон улс руу экспортлдог улсууд маань Америк, Африк гэх мэт улсууд ер нь бол байдаг. Борчин чулуун бүрхүүлтэй. Одоо та хэдэд маань тоогоо маань харагдаж байна. Тос маш бага зарцуулагддаг. Химийн хоргоо хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, илүү бат бөх, хөнгөн, гар твтэйх наалтахгүй. Эрчим хүчинд ер нь бол хэмнэлттэй, бариулсан салдыг болохоор зай талбай бага эзэлдэг. Хурдыг ирэхэд бол маш хурдан алдаг. За хариулын тавг алгаад базрын тос хийж өгөөд сонгоноо хураад луунгаа хийж өгөөд махаа хийж өгнө. За хажууд нь жижиг хариулын тавган дээрээ бас базрын тос хийж өгөөд бөөрийн махаа шараад өгнө. Тоогооны үнэ дахиад хэлье 280-аас 230 сая төгрөг болж хямдарсан байгаа. За амтлагаа хийцгээд давс базрын перц ойстер соус утгаад өгнө. Нэрээ тоогоо маань цөөн доогоор бэлэн бодсон байгаа. Тэгэхээр 50% төлөөд 50% барааны очихоор нь тайд маань төлбөр төлөөд авч болно шүү. За базрын хуурж өгөнгүүтээ 30 гаруй өтгөн жон хийж өгөөд базрын дахиад хуураад өгнө. За энэ дээр амтаж хийж өгөөд хариулын тавнд бэлэн болгосон бөөрийн махаа дээрс нь хийгээд өгнө. Таадтай зориулаад бяцхан туршилт хийсэн. За ингээд ийм жоохон цаасаар бүгдийн сайхан арчиж байна. Йоо хардаа одоо ингээд шууд идсэн ч болохоор байгаа. За би бол пүнтүсэнд дуртай пүнтүс ингээд ажиллаад өгсөн. За тэгээ шууд сайдар сайхан холиод өгнө утгаад. За ингээд янз сайхан пүнтүс доороо бэлэн боллоо. За ингээд хоолой тавгалцгаая. За хоолой хийсний дараа бас нэг туршилт хийсэн. За жоохон цаасаар ингээд бүхэлд нь хариулын тавга арчиж байна. Бариулсан салт болохоор үнхээр бас цэвэрлэхэд хялбар юм бэлээ. Хоолны санаанууд маань таалагдж байгаа байх гэж найдаж байна. Та хэд маань илүү их үзэхийг хүсвэл намайг фоллоу хийгээрэй. Баярлалаа. Баярлалаа.